Мэдсэн сонсогчдоо та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Infosert компаниас өргөж буй подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарт маань та бүхэндээ квант компьютерийн дараах криптограф гэсэн сэдвээр мэдээлэл хүргэхээр шүтээсийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбарын багш ISA 27001 стандартын тэргүүлэх аудитор Уянга багш оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу. Та нартай ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За та өөрийгөө танилцуулаарай. Намайг Хүчтэй Уянга гэдэг шүтээсийн мэдээлэл холбооны технологийн сургуулийн мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбарт багшаар ажилладаг. Мөн мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр Infosert компанид болон Monsertif тохирлын үнэлгээний байгууллагад тэргүүлэх аудитороор ажилладаг. Одоо ер нь бол докторант оюутан гэсэн тийм бас. Тий. Докторант оюутнаар аль сургууль таан суралцж байгаа мөн яг энэ чиглэлээр судалгаа хийж байгаа чиглэлтийг сонирхолтой сэдв байсан. Энэ талаараа дэлгэрэнгүй ярил. 2016 онд бүгд найрамдах Хятад ард улсын Цэнхуа их сургуулийн тухайн үед микро болон нано электроникийн тэнхим гэж байсан. Одоогийнхоор интеграл хэлхээний сургууль энэ сургуульд докторийн хөтөлбөрт тэнцээд элсэн суралцах боломж гарч эхэлсэн. За тэгээд анх электроник тэр дундаа яг чип дизайны чиглэлээр суралцахаар Монголоос докторт явсан боловч тухайн үед судалгааны чиглэлээ сонгох академик эрх чөлөөг удирдагч багш маань нээлттэйгээр өгсөн. Тэгээд хамгийн анх манай багшийн судалгааны чиглэлд байдаг банкны картын чип дизайныг сонирхож судалж эхэлж байхдаа яг одоогийн бидний хэрэглэдэг банкны картын EMV стандарт EMV чипийн ялцсан дээрх хуваалтууд тэдгээрийн цаадах схем дизайныг нууцлал хамгаалтын талаарх алгоритмуудыг судлах боломж гарч. Тэгэхээр энэ явцдаа яг криптографийн алгоритмууд тэдгээрийн хэрэглээг яг хардвер төвшөнд буюу техник хангамжийн чиптээр буулгаснараа миний нөгөө анх яг криптограф болон мэдээллийн аюулгүй байдалтай танин мэдэх процесс эхэлж байсан. Тэгээд тэрнээс хойш ерөн криптографик номоор, YouTube-ийн хичээлүүдээр яг хятад профессорын хятад хэл дээр зааж байгаа лекцийн хойд булангаас нь сонсох, самбар дээр нь зураг тэмдэглэсэн тэмдэглэлт бодолтуудыг нь харах замаар юу нь бол криптографийн талаар судалж сурч эхэлж ирсэн. Тэгэхээр ясын дунд удирдагч багш маань яг тухайн үед пост квантум крипто гэж судалгааны чиглэл гарч ирж байна. Алтай их тренд болно энэ чиглэлээр сонирхоод судлаад үзэх гэж зөвлөөд тэгээд яг стандарт криптографи алгоритмуудыг тухайн үед хагас угас ойлголттой ч гэсэн яг дараах үеийн криптографиг судлахаар уншиж эхэлжсэн. Тэгэхээр одоо яг энэ чиглэлээр ерөнхийдөө даглан судлаад явж байна. Одоогоороо болохоор яг энэ чиглэлээр дагнан судалж байгаа. Ер нь бол их том сэдв, өргөн сэдвч тэгээд их цаашаа ч гэсэн их сурах судлах юм ихтэй тэгээд захаас нь л явж байна да. За квант компьютерийн дараах үеийн одоо криптограф гэж яриад байгаа. Тэгээ энэ яг одоогоор юу гэж хэлж байна? Энгийнээр тайлбарлал. Энгийнээр хэлэх юм бол квант компьютерийн дараах үеийн криптограф гэдэг нь яг ирээдүйд квант компьютер гэдэг ер нь бол маш хүчрхэг юм технологи гарч ирж байгаа. Энэ технологийн тусламжтайгаар одоогийн бидний амьдралдаа өргөн тутамд хэрэглэдэг стандарт шифрлэлтийн системүүдийг одоо жишээ нь интернет банкны нууцлж юм уу эсвэл вебийн аюулгүй байдал гэдэг ч юм уу эдгээрийг маш хялбархан эвдчих боломжтой боломжоос нь урьдчилан сэргийлэх илүү шинэ аюулгүй тийм шифрлэлтийн аргуудыг бий болгохоор судалдаг салбар юм л та. Одоогийн криптографийн ихэнх арга буюу бидний стандарт хэрэглэдэг RSA, elliptic curve буюу эллипслэг мөрийн криптограф зэрэг эдгээр аргачлалууд нь яг математикийн ерөнхийдөө нэг тооцоолол математикийн хэцүү асуудлууд дээр суурилдаг одоогоор бол задлах боломжгүй гэж үздэг. Гэтэл квант компьютер эдгээрийг хурдан шийдэх боломжтой гэсэн Питер Шорын болон Гроверийн зэрэг компьютерийн шинжлэх ухаанч эрдэмтдийн хэвлүүлсэн эрдэм шилжгээний өгүүлэл хэвлэгдсэн. Тэгэхээр энээс одоо хоошоогоо бол одоо квант компьютер болон дараах үе гэдэг ойлголтууд илүү төлөвлөгөөт
хурдастайгаар гарч ирээд байгаа. За нөгөө одоогор энэ бол өстэй нэлээд хурдтай гарч ирж байгаа сэдв болчиход байгаа шүү дээ тий. Тэгмүүд яагаад одоо энэ судыг ийм чухал болчиход байгаа юм? Энэ хөгжлийн талаар одоо илүү дэлгэрэнгүй тодруулаад ярих юм бол энэ одоо сэдв болон хөгжлийн талаар ярихын тулд түүхээс нь товчхон ярих юм бол 1900 онд анх Максвелл Планкийн гаргасан квантын онолыг анх дэвшүүлсэн гэж үздэг. Яг энэ онолоор энергийн тасралтгүй биш тодорхой хэмжээгээр буюу квантаар шилжилт хийх боломжтой гэдгийг харуулсан ийм онол байдаг. Тэгэхээр дараах нь одоо 1920-аас 30-аад оны үед одоо Хайзенберг, Бор зэрэг эрдэмтдийн нөлөөгөөр квант механикийн хөгжил эхэлсэн гэж үздэг. Тэгээд сүүлд 1981 онд одоо физикч эрдэмтэн Ричард Фейманы анх удаа томьёосноор классик компьютераар квант системийг загварчлах боломжгүй. Харин квант компьютер хэрэгтэй гэж анхны томьёолыг гаргасан байдаг. Тэгэхээр энэ нь өөр яг квант компьютерийн санааг гаргасан мөчөө гэж үздэг. Тэгэхээр 1981 оны энэ Фейманы томьёолсон томьёоллоос хойш 1985 онд ерөнхий квант компьютерийн онол тэгээд яг 1994 онд түрүүн ярьсан Питер Шорих 1996 онд Лов Гроверийн дэвшүүлсэн алгоритмууд гарч ирснээрээ квант компьютер гэх ойлголт яг энэ чиглэлийн судалгаа маш хурдтайгаар эрчим авч эхэлсэн гэх юм уу да. Тэгээд энэ судалгааны үр дүнгүүдэд одоо 1998 он гэхэд эхний 2 qubit-ийн квант компьютерийн туршилтыг 2001 онд гэхэд IBM Стэнфордын багууд 7 qubit-ийн квант компьютерийг ашиглаад Шорийн алгоритмыг туршиж үзсэн байгаа. Тэгэхээр Шорийн алгоритмыг туршиж үзээд 15 гэдэг тоон өөрөө 3 болон 5 гэдэг хоёр анхны тоонуудын үржүүр юм а гэдгийг амжилттай задлсан гэдгийг зарлж байсан. Тэгэхээр яг энэ үеэс эхлүүлээд 2016 оноос ер нь бол квантын төлөөх яг дэлхийн нийтийн уралдаан эхэлсэн гэж хэлж болохоор болчиход байгаа. Google, IBM зэрэг дэлхийн томоохон одоо технологийн гигант компаниуд Америкийн нэгдсэн улс, Европын улс орнууд, Хятадын судлаачид гээд том энэ зах зээлийн том тоглогчид, судлаачид аль хэдийн одоо анхны прототипүүдийг дээр ажиллаад зарим талаар нэлээд өндөр амжилт гаргацсан явж байгаа. Тэгэхээр олон улсын судалгааны статистик мэдээ тайланд бэлтгэдэг нөгөө statista.com гэж байдаг шүү дээ. Statista гэдэг байгууллагын мэдээлснээр одоо 2017 онд гэхэд IBM, Oxford, Berkeley, Stanford, MIT зэрэг судалгааны институтууд байгууллагуудын хамтарсан судалгаагаар хамгийн анхны 50 qubit-ийн компьютерийг 2018 онд одоо Intel компанид анхаарал 49 qubit-ийн квант компьютерийг 2018 онд Google бий даасан анхны 72 qubit-ийн квант компьютерийг 2019 онд Rigetti-гийн 128 одоо qubit-ийн квант компьютерийг тус одоо гаргасан гэдгээ дэлхийн нийтэд зарласан байдаг. Тэгээд яг энэ зах зээл дээр бол IBM одоогоор ерөнхийдөө тэргүүлж явж байгаа гэж үздэг. Тэгэхээр IBM-ийн 2019 онд 53 qubit, 2021 онд Edge гэдэг нэртэй Eagle гэдэг нэртэй процессор, Eagle процессорыгоо 127 qubit-ийн хүчин чадалтай. 2023 онд Condor нэртэй процессорыгоо хамгийн анхны 1000-аас дээш давсан буюу 1121 qubit-ийн квант компьютерийн өгөгдөл боловсруулах чадамж бүхий ийм квант процессоруудыг үйлдвэрлэсэн гэдгээ зарлж исэн. Тэгэхээр одоогийн байдлаар буюу 2025 оны байдлаар IBM тун удахгүй одоо Kookaburra гэдэг нэртэй процессороо зарлахаар ерөнхийдөө бэлэн болсон байх шиг байна лээ. Тэгэхээр Kookaburra гэдэг энэ процессорын хувьд 1386 qubit-ийн хүчин чадал болж байгаа. Гэхдээ өмнө нь бол одоо дандаа single chip буюу яг нэг процессорын боловсруулалт хийдэг байсан бол энэ IBM энэ оноос эхлээ гаргаж байгаа энэ Kookaburra гэдэг чип нь multi-core процессорын боловсруулалт хийх чадамжтай болно гэдгийг зарлчаад байгаа. Тэгэхээр яг энийг ашиглаад ясан гэхээр 3
чипийг зэрэгцүүлээд ажилуулах замаар 3 core процессор буюу нийтдээ 4158 qubit-ийг нэгэн зэрэг боловсруулах хүчин чадалтай болно гэдгийг энэ онд одоо зарлахаар бэлэн болж байна гэсэн мэдээ одоогоор явж байгаа. За тэгээд 2033 он буюу одоогоос нэг 8-ад орчим жилийн дараа IBM хамгийн анхны одоо яг квант төвтэй суперкомпьютер болох 100,000 qubit-ийн технологийн хөгжлийг шатанд хүрсэн байна гэсэн прогноз төлөвлөлтөөр асын хараатаагаар ажиллаж байгаа гэдгээ зарласан байдаг. Тэгэхээр ер нь бол сая 2024 оны 9 сард яг Японд очиж ажиллаж байх явцад Fujitsu компани дээр очиж танилцсан л да. Тэгэхээр Fujitsu компанийн хувьд яг өөрийн хөгжүүлсэн 64 qubit-ийн квант компьютерийг ингээд бүр үйлдвэрлээд бидэрт ингээд харуулад бодит байдлаар яг ийм компьютер байгаа гэдгийг одоо харуулж ирсэн. Тэгэхээр дэлхийн маш том компаниуд одоо мэдээллийн технологийн салбар дээр тэргүүлж байгаа компаниуд өөрсдийн төвшөнд дэлхийн өнцөг болон бүр дээр өөрсдийн одоо квант компьютерийн хөгжлийн үе шатандаа явж байгаа. Тэгэхээр эдгээрийн рүү оруулж байгаа энэ технологийн салбар руу оруулж байгаа хөрөнгө оруулалт ч гэсэн сүүлийн жилүүдэд асар ихсэж байна. За эрдэмтэн судлаачдын судалгааны чиглэлүүд ч гэсэн энэ чиглэл рүү маш ихээр хурж орж ирж байна. За тэгээд өмнө нь одоо жишээ нь одоо McKinsey-гийн мэдээлж ирснээр 2010 онд оруулж исэн санхүүжилттэй харьцуулахад 2015-16 онуудад оруулсан яг квант компьютерийн зах зээл рүү оруулж байгаа санхүүжилт бол хуучинд Чина гэж үзээд байгаа. Өөрөөр хэлбэл 2016 онд одоо нэг 400 сая доллар орчим байсан бол 2016, 17, 18 онуудад тэрбум долларын санхүүжилт 2021 он гэхэд 1.7 тэрбум долларын санхүүжилт гэх мэт их хэмжээний санхүүжилт яг энэ зах зээл рүү чиглэж байгаа. Энэ төрлөөс судалгаа руу хөгжүүлэлт рүү одоо хөрөнгө санхүүжилт дэлхийн нийтээрээ бас ингээд эрдэмтэд хандаж байна, судалгааны чиглэж орж байна гэдэг ийм McKinsey-гийн тоо гарсан байсан. За тэгээд яг эрдэмтэд судалгааны багуудын хувьд болохоор Канадын Waterloo-гийн их сургууль тэргүүлэх оролцоотойгоор оролцож судалгаа шинжилгээний ажилд оролцож байгаа. Тэгэхээр Канадын Waterloo их сургуулийн судлаач Мишель Моска гэж хүн байдаг. Тэгэхээр бидний нэг Морийн хууль гэж мэддэг шүү дээ, тийм. Морийн хуулиар одоо 1985-аас 2025 он хүртэлх мэдээллийн технологи тэр дундаа яг техник хангамж, чип дизайны хөгжил тэрийгээ дагаад мэдээллийн технологийн процессор боловсруулах хурдыг тодорхойлж байсан, хөгжлийн хурдыг тодорхойлж байсан. Тэгэхээр Морийн хууль бол саяхнаас одоо цаашдаа яг хүчин төгөлдөр дээр мөрдөгдөх боломжгүй болсон гэж зарласан байдаг. Тэгэхээр тэр Морийн хуулийг 1985 онд тодорхойлсон байдагтай ижилхээр квант компьютерийн төвшөнд Waterloo их сургуулийн судлаач Мишель Москагийн тодорхойлсон тодорхойломж 2015 онд тодорхойлсон байдаг. Тэгэхээр энэ тодорхойлолтоор бидний одоо яг хэрэглэж байгаа стандарт RSA алгоритмын 2048 нууцлалыг 2026 он гэхэд эвдэх магадлал 7.1% байна. 7.1 магадлалтай гэж үзэжсэн бол 2031 онд энэ магадлал 50% болж ихснэ гэж одоо өрчилсөн байдлаар тооцоолсон байдаг. За гэтэл 2017 онд Мишель Моска өөрөө ахиад мэдэгдэхдээ 2017-оос 2027 хүртэлх эх 10 жилийн хугацаанд энэ магадлал 6.1% болж байна гэж хэлсэн байдаг бол 19 онд буюу 2 жилийн дараа хэлэхдээ энэ магадлал боломж 5.1%-тай 5.1 болтол одоо илүү хурдтайгаар өмнө төлөвлөж байснаас илүү хурдтайгаар хөгжиж байна гэж одоо төлөвлөж прогнозлсон байдаг. Тэгэхээр эндээс бид нар ерөнхийдөө 2031 он гэхэд ер нь бол анхны квант компьютерууд гараад ирэх тэдгээр анхны супер квант компьютерууд гараад ирэх улмаар бидний яг стандарт хэрэгжилж байгаа алгоритмууд эвдэхэд нэгэнт одоо цаг хугацааны явцад
тодорхой болцсон дэлхийн том компаниуд хамгийн анхны эвдэж чадах тэр квант компьютерийг яг ямар байгууллага, ямар судлаачид, ямар компаниас төрүүлж гаргах вэ, хэн зарлах вэ гэдгийг дээр энэ уралдаан дээр одоо яг явж байна. Тэгэхээр иймэрхүү процесс одоо яг өрнөд яваад байна да. Тэр ерөөхдөө бол квант компьютерийн хөгжил бол маш хурдцтай явж байгаа гэж ойлгож болох нь тий. За тэгэхээр яг квант компьютер одоогийн байгаа шийдвэрлэлтийг хэрхэн яаж тайлах вэ? Хөгжлийн хувьд бол асар хурдтайгаар яваад байна. Тэгэхээр одоо яг бидний хэрэглэж байгаа шийдвэрлэл эдгээрийг одоо квант компьютер яаж тайлах гэдэг байгаа вэ гэхээр одоо бидний мэддэг одоогийн мэдээллийн систем, мэдээллийн технологи маань мэдээллийг бит гэдэг нэгжээр хэмждэг. За тэгээд энэ хэмжүүрийгээ хоёртын тоолын системийн техник гэсэн тоон утгаар илэрхийлж бид нар хэрэглэдэг байгаа. За тэгээд өгөгдөл дамжуулахдаа цахилгаан дохоогоор, радио дохоогоор, гэрлийн долгионоор дамжуулын системийг ашиглаад дамжуулах явцад тоон систем рүү шилжүүлээд логик өндөр эсвэл логик нам гэсэн дохоогоор илэрхийлдэг. Тэгэхээр квант компьютер гэдэг нь өөрөө квантын механикийн түрүүн ярьж байсан нөгөө квантын механик танилцуулагдсан гэсэн. Тэгэхээр квант механикийн зарчмуудыг ашигладаг. Тухайлбал өөрөөр хэлбэл яг нөгөө суперпозишн буюу суперпозис, entanglement гэх мэт эдгээр зарчмуудыг ашигладаг. За энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээр суперпозишн буюу супер байрлал гэдэг энэ суперпозишн гэдэг нь нэгэн зэрэг тэгж байх боломжтой, нэгж байх боломжтой гэсэн олон төлөвт орших чадвартай гэж үзээд байгаа. Гэтэл бидний бит чинь тухайн тохиолдолд логик 1 байна, аль эсвэл логик тэг байна гэсэн ганцхан төлөвийг илэрхийлдэг. За тэгэхээр яг квант бит буюу qubit гэдэг нь өөрөө классик битээс ялгаатай байгаа нь нэгэн зэрэг олон утгыг хадгалах одоо ийм төлөв чадвартай байна. Төлөвтэй байгаа гэж үзээд байна. Нөгөө тэгвэр entanglement гэж яриад байсан нь болохоор одоо qubit-ууд хоорондоо харилцан холбоотой болоод нэг qubit-ийг хэмжиж шинжилгэхэд нөгөөхийг нь автоматар тодорхойлогдох боломжтой гэж үзээд байгаа. Тэгэхээр эндээс мэдээлэл дамжуулалтыг маш хурдан хугацаанд уялдаа холбоотойгоор боловсруулалтыг хурдан хугацаанд гүйцэтгэх боломжтой. Буюу бидний одоо классик компьютерийг эвдэх классик компьютерийн нууцлалын математик тооцооллыг задлах боломжтой байгаа гэж үзээд байгаа бахан. Өөрөөр хэлбэл квант компьютер гэдэг нь нэгэн зэрэг маш олон бодолтыг хийх зарим одоо математик тооцооллыг маш хурдан хугацаанд шийдэж байгаа ийм чадамжтай болж байгаа. Тэгэхээр Питер Шорийн 1994 онд боловсруулсан тэр алгоритм гэдэг нь өөрөө яг үхээр үндсэн санаа нь маш том тоог хурдан хугацаанд үржигдэхүүн задлах тооцоолох хурдыг нэмэгдүүлэх энэ онолыг гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл яг одоо бидний хэрэглэж байгаа стандарт криптографийн RSA, digital signature algorithm, Diffie-Hellman гэх мэт ийм asymmetric cryptograph алгоритмууд байдаг. Тэгэхээр тэдгээр алгоритмуудын аюулгүй байдал гэдэг нь өөрөө яг үгээр integer factorization буюу өөрөө яг бүхэл тоог үржигдэхүүн задлах анхны тоо үржигдэхүүн задлах discrete logarithm проблем буюу одоо тоог discrete logarithm зэрэг дэвшүүлэх буцаад дэвшүүлсэн утгаас яг дэвшүүлээд байгаа зэрэгтийн утгыг хайж олох зэрэг математик тооцоолууд дээр тогтдог байгаа. Тэгэхээр integer factorization гэдгийг одоо жишээнд тайлбарлах юм бол маш том бүхэл тоо байлаа гэж бодоход тэр бүхэл тоог анхны тооны үржигдэхүүнд задлахад шаардлагатай тэр математик тооцоолол дээр л бидний одоогийн систем тогтож байгаа. За бүр хэлбэрхнаар ойлгомжтойгоор яг гэх юм бол 3-ыг үржих нь 7 гэдэг бол өөрөө 21 гэсэн үржигдэхүүн юм а гэдгийг бид нар бол мэдээд байгаа тийм үү? Гэтэл энэ тооцооллыг бид нар маш хурдан хугацаанд одоо хэлбэр бодож чадаад энэ үржүүлж байгаа үйлдэлийг бол хэлбэр боддог. Гэтэл 21 гэдэг тоо нь өөрөө 3 болон 7 гэдэг анхны тооны үржигдэхүүнд задардаг юм а гэдгийг өшөөж яахан цаашлах юм бол 43-ыг 239 гэдэг хоёр анхны тоогоор үржүүлэхэд үржүүр нь 10,277 болдог. Гэтэл
10,277 гэдэг тоо өгөгдөхөд үүнийг буцаагаад анхны тоо үржигдэхүүнд задлана гэвэл одоо яг цээжээр хүний хэмжээнд бодоход бол харьцангуй удна. Гэтэл яг классик компьютер дээр ч гэсэн эдгээр бүхэл тоог анхны тоо үржигдэхүүнд задлахад үржих үйлдэл хийхээс илүү их тооцооллын хүчин чадлыг хугацааг зарцуулдаг. Гэтэл яг бодит амьдрал дээр бидний хэрэглээд байгаа RSA 1024, RSA 2048, RSA 4096 гэдэг эдгээр битийн урттай алгоритмууд нь өөрөө мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд стандарт болгож одоо хэрэглээд байгаа бидний энэ аюулгүй байдлыг хангахын тулд автын тооллын системээр илэрхийлэх юм бол 300 оронтой, 600 оронтой, 900 орон бүхий асар том тоогоор илэрхийлэгддэг. Тэгэхээр энэ асар том тоог классик компьютер ашиглаад одоогоор яг ашиглаж байгаа одоогийн яг энэ цаг хугацаанд энэ нэрийн үед математик тооцооллыг нь асар богино хугацаанд буюу яг мэдээллийг хамгаалах боломжтой тэр хугацаанд тайлах боломжгүй юм л да. Өөрөөр хэлбэл хэдэн 10 жил, хэдэн 100 жил, хэдэн сая жил, хэдэн тэрбум жилийн хугацаа зарцуулна гэж үздэг. Гэтэл 2048 битийн урттай RSA алгоритмыг яг өнөөгийн одоо компьютер хичнээн 10 жил, сая жил зарцуулах гээд байгаа бол яг супер квант компьютер байхад Shor-ын алгоритмыг хэрэглэх замаар магадгүй хэдхэн цагт ч гэсэн эвдэх боломжтой гэсэн тооцоолох хэрэгтэй байна. Тэгэхээр энэ онол нь өөрөө яг одоо квант компьютер хөгжүүлэх үндсэн суурь тулгуур нь болоод энэний дараа квант компьютер гараад ирэх юм бол бидний эргээд хамгаалтаа яаж хийх вэ гэдэг эрдэмтдийн одоо их сулгааны чиглэлийг чиглүүлээд байгаа гэсэн үг. За яг энэтэй адилхан одоо 1996 онд Лов Гроверийн гаргаж ирсэн Гроверийн алгоритм гэж байгаа. Тэгэхээр Гроверийн алгоритм нь бол бидний одоо яг стандарт хэрэглэдэг symmetric cryptograph гэж байдаг. Symmetric cryptograph буюу Advanced Encryption стандарт буюу AES одоо Secure Hash алгоритм буюу SHA гэж нэрлэгддэг эдгээр шифрлэлтийн тооцооллыг нь хурдасгах онолыг гаргасан. Тэгэхээр Гроверийн алгоритмыг хэрэглэснээр symmetric шифрлэлтийн аюулгүй байдлыг 2 дахин багасгах буюу өөрөөр хэлбэл AES 128 гэдэг стандарт алгоритм байвал квант орчинд энэ нь 64 битийн хүчтэй буюу хүчин сулраад байгаа гэсэн үг байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл тооцооллыг нь илүү хурдасгаад байгаа энэ онолыг Гроверийн алгоритм санал болгоод энэ нь илүү symmetric cryptography графикийн алгоритмуудад аюул занал болоод байна гэж үзээд байгаа. За тэгэхээр өвгнээд ерөнхийдөө базаад хэлэх юм бол өнгөрсөн онуудад хөгжиж байгаа эдгээр яг энэ квант компьютер нь бүрэн хэмжээнд ажиллаад эхлэх юм бол одоо бидний хэрэглэж байгаа мэдээллийн аюулгүй байдлын яг confidentiality буюу найдвартай байдлыг хангадаг, integrity буюу бүрэн бүтэн байдлыг хангадаг нөгөө CIA trail буюу одоо CIA тулгын 3 чулуу гэдэг ойлголтын маань хоёрыг үндсэндээ эвдэх нөхцөл рүү ороод ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний яг ирээдүйд мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд одооноос бэлдээд одооноос сулгаа шинжилгээ стандартчлалын явцыг хурдастайгаар хийгдээд байгаа энэ процесс дэлхий дахинд өрнөд байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар Гроверийн алгоритм буюу symmetric cryptography алгоритмыг түрдээ яг түлхүүрийг нь урсгах замаар хамгаалах боломжтой гэж үзээд хоош нь тавьсан байгаа бол Shor-ын алгоритм нь илүү их аюул занлыг учруулад байгаа буюу яг стандарт asymmetric cryptography алгоритмууд болох RSA digital signature algorithm, elliptic curve буюу эллипстэй cryptograph гэх мэт эдгээрийг нэн төрөнд эрсдэлд орсон гэж үзээд post quantum cryptograph гэсэн яг энэ салбар чиглэл хөгжөөд явж байгаа. За тэгэхээр ер нь бол квант компьютероос хамгаалах post quantum гэж яриад байгаа тий. Тэгвэл яг та яг энэ тал дээр ямар шин шийдэл дээр ажиллаж байгаа вэ яг одоогийн байдлаар?
Тэгэхээр одоо миний хийж байгаа судалгааны ажлыг ярихын тулд бас л яг нөгөө post quantum cryptography гэж яг юу юм, яг хизээнээс эхлээд байгаа, одоо яг дэлхийд дахина ямар хөгжлийн үе шатанд явж байгаа гэдэг энэ талаар бас ярих хэрэгтэй болох байх л да. Тэгэхээр энэ бидний яг одоо хэрэгжилж байгаа стандарт криптограф алгоритмууд байгаа. Түрүү яриадсан нөгөө асимметрик болон симметрик гэж нэг яриад байсан. Тэгэхээр эдгээр криптограф алгоритмуудыг бүгднийг олон улсад стандартчилжсэн тухайн ингээд цаг үе түүхэн хөгжлүүд байдаг. Тэгэхээр энэ стандартчлалын явцад үндсэн одоо стандартчлалыг удирдах явуулж байсан National Institute of Security and Technology буюу NIST гэдэг Америкийн үндэсний одоо стандартчлал технологийн ийм байгууллага байдаг. Тэгэхээр NIST-ээс бидний яг одоо хэрэглэж байгаа стандарт алгоритмуудыг стандартчилж байгаатай ижилхээр 2016 оноос эхлүүлээд хамгийн анхны нөгөө post quantum cryptography гэдэг алгоритмын санаа гаргаж ирээд дэлхийд дахинд дэлхийн одоо энэ чиглэлийн судлаачид эрдэмтдийн дунд нээлттэйгээр ийм уралдаан зохион байгуулсан. Тэгэхээр энэ уралдааны явцад дэлхийд дахинаас маш олон эрдэмтдийн баг, улс хоорондын хамтарсан баг, судалгааны институтуудын хамтарсан багууд болон тухайн улс орнуудаас бие даасан ганцаарчилсан багуудын төлөөлөлтөөр одоо post quantum cryptograph алгоритм болж чадах эдгээр алгоритмуудын саналыг хөргүүлсэн байгаа. Тэгэхээр энэ саналыг хөргүүлэх явцад хамгийн анхны стандартчлалын одоо milestone буюу стандартчлалын хүлээж авсан процесс дээр хамгийн анх 82 санал ирж исэн. Тэгэхээр эдгээр 82 саналуудаас одоо 69 алгоритмыг дараагийн шатанд буюу нэгдүгээр шатыг давсан, нэгдүгээр шатны одоо нэр дэвшигчид гээд 69 алгоритм дараагийн шат руу нэр дэвшээд ингээд явж байсан үе байдаг. Тэгэхээр эдгээр нь одоо 2016, 17, 18 он гэх мэтээр ингээд үе шаттайгаар стандартчлалын процесс үргэлжилж явсаар байгаад 2024 он гэхэд одоо хамгийн анхны post quantum cryptography гээд энэ гурван алгоритмыг хэрэглэн шүү гэдэг хамгийн анхны одоо алгоритмуудыг тодруулаад стандартчлалын процессоос гарч ирсэн байна. Тэгэхээр сая 2024 оны өнгөрсөн онд л бид яг цаашдаа хэрэглэгдэх криптографийн алгоритмуудтай болж байгаа. Тэгэхээр өмнө нь бол симметрик стандарт криптограф алгоритм дээр симметрик дээр advanced encryption стандартыг IS 128, IS 192, IS 256 гэдэг үе шатуудтайгаар нууцлалын төвшингүүдтэйгээр хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл зөвхөн IS гэдэг алгоритмыг хэрэглэнэ гэж сонгож байсан бол энэ удаагийн стандартчлалын процесс нь илүү онцлог давуу талтайгаар нэг биш хэд хэдэн алгоритмыг нэгэн зэрэг сонгож гаргаж ирсэн. Тэгэхээр юмыг яаж мэдэх вэ? Эдгээр алгоритмууд нь одоо ч гэсэн цаашаа одоо хөгжүүлэлтийн туршил судалгааны үеийн шатн дээр явагдаж байгаа. Тэгээд нэгэн зэрэг нэг алгоритмыг хэрэглэх биш 2-оос 3 алгоритмуудыг хослуулах замаар хэрэглэнэ гэдэг анхны 3 алгоритм болох module lattice based key encapsulation mechanism буюу MLKIM гэж нэрлэгдэж байгаа. Одоо Crystal Kyber гэдэг алгоритм сонгогдож байгаа. Тэгэхээр энэ алгоритмаар одоо FIPS 203 буюу FIPS 203 гэдэг баримт бичиг боловсруулагдсан энэ алгоритмын стандарт одоо баримт бичиг эхний ээлжинд боловсруулагдсан байгаа. За MLDSA буюу Module Lattice суурилсан Digital Signature алгоритм гэж алгоритм бас гарсан. Тэгэхээр яг энэ нь Crystal Dilithium гэдэг алгоритмын үндсэн концепт санаан дээр гарч ирсэн ийм тоон гарын үсгийн баталгаажуулалтын алгоритм FIPS 204 гэсэн нэртэй баримт бичгээр тодорхойлогдоод бас гарч ирсэн байгаа. За дараагийнх нь болохоор stateless hash based буюу ийм stateless гэхээр одоо төлөв нь одоо тогтворгүй гэж үзэх юм уу? Hash based digital signature алгоритм
гарч ирсэн. Тэгэхээр тоон гарын үсгийн баталгаажуулалт хэрэглэгдэх ийм hash based hash суурьтай алгоритмыг FIPS 205 гэдэг ийм баримт бичгээр тодорхойлоод гарч ирчээд байгаа. За бүр сүүлд нь саяхан эдгээр гуравгаар нэмээд FIPS 206 гэсэн баримт бичгээр одоо Falcon гэдэг алгоритмыг нэр дэвшүүлээд гаргаж ирж байгаа. Гэхдээ Falcon гэдэг алгоритм нь одоо ч гэсэн яг хөгжүүлэлтийн явцад болон судалгааны явцад явагдаж байгаа яг бүрэн гүйцэд тодорхойлогдоод баримт бичгэнд бүрэн гүйцэд гарч дуусаагүй ийм 4 дахь алгоритмуудыг бол гаргаад ирсэн байгаа. Тэгэхээр эхний 3 нь FIPS 203, 204, 205 гэсэн баримт бичгүүд бол өнгөрсөн оны 8 сард яг ийм нийтийн баримт бичгийн вебсайтаар одоо дэлхийд дахинаад цаашид эдгээр алгоритмуудыг бид хэрэглэн шүү гэдэг энэ алгоритмуудыг дэлхийн нийтэд яг албан ёсоор зарласан байгаа. Тэгэхээр эдгээр алгоритмуудын одоо FIPS 203 болон FIPS 204 буюу Crystals Kyber, Crystals Dilithium гэдэг алгоритмууд нь аль нь lattice суурилсан ийм алгоритмууд байгаа. Тэгэхээр lattice буюу ийм торон сүлжээнд суурилсан математик загварчлалыг гаргаж ирсэн. Тэгэхээр яг өмнө нь бидний мэддэг байсан стандарт алгоритм тэдгээрийн математик тооцоололоос одоогийн яг энэ post quantum cryptograph буюу quantum computing дараах quantum компьютероос хамгаалах гад байгаа эдгээр алгоритмуудын математик загвар нь шал өөр төвшөнд орж ирж байгаа. Тэгэхээр математик бодолт нь илүү олон гишүүнтэй төвшөнд олон гишүүнтийг олон 2048 зэрэгтэй зөвшүүлэх зэрэг маш өөр төвшөнд математик тооцооллууд нь орж ирээд байгаа. Ийм алгоритмууд гарч ирээд тэгэхээр эдгээр алгоритмуудыг өөрөө quantum компьютероос хамгаалах боломжтой хүчин чадалтай гэж үзээд байгаа. Тэгэхээр эдгээр алгоритмуудыг бол өнгөрсөн 2016 оноос хойш шалгаруулалтанд үндсэндээ 8 гаруй жил маш олон судлаачид одоо тэр судлаачдын дунд одоо жишээ нь Бич гэсэн өөрийн гэсэн одоо саналыг дэвшүүлээд нэг ийм байвал эвдэгдэх боломжтой байна уу, ийм байвал яаж ийн гэдэг саналаа дэвшүүлж байгаа маш олон тийм эрдэм шинжилгээний өгүүлбэрүүд гарч ирсэн. Тэгэхээр эдгээр өгүүлбэрүүдээс эдгээр судалгаануудын явцаас маш олон одоо техник хангамж суурьтай платформуд дээр олон туршилтын үр дүн дээр эдгээр алгоритмууд нь одоо үзүүлж байгаа хүчин чадлын хувьд маш боломжийн сайн хүчин чадалтай үзүүлэлттэй буцаад квант атак буюу квант халгаас хамгаалах боломжтой. За тэгээд яг түлхүүр үүсгэх процесс нь одоогийн болон түлхүүр үүсгэх процесс нь илүү уян хатан байх боломжтой. Аюулгүй байдлын хувьд илүү найдвартай. За тэгээд хэрэгжүүлэхэд техник хангамж дээр хэрэгжүүлэх боломжтой. Техник хангамж дээр хэрэгжүүлсний дараа эдгээр түлхүүрийн хэмжээ нь бидний стандарт хэрэглээд байгаа энэ классик компьютер дээр боловсруулалт хийх боломжтой. Өшөө цаашлаад нөгөө IoT технологи дээр ч гэсэн эдгээрийг цаашаа хөгжүүлэх, нэвтрүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл бидний одоо хэрэглэж байгаа классик компьютеруудыг цаашид үргэлжлүүлж хэрэглэх боломжтой. Гэхдээ эдгээр алгоритмуудаар хамгаалах, хавсарч хамгаалах боломжтой гэдэг туршилт судалгаанууд өнгөрсөн онуудад явагдсан, одоо ч гэсэн үргэлжлээд явагдаж байгаа. Тэгэхээр эдгээр алгоритмуудыг аюулгүй байдлын төвшөнд 5 төвшөнд авч үзээд эдгээр 5 төвшингийн аль төвшнийг буюу маш өндөр нууцлалтай системийг хамгаалах уу, эсвэл арай одоо дундаж хамгаалтай системийг хамгаалах уу гэдгээс хамаарат нууцлалын төвшинг нь 5 төвшөнд тогтоогод өгсөн. Тэр 5 төвшин дээр тавуулан дээр нь аль алийн судалгаа, туршилт шинжилгээнүүдийг хийж байгаа. За тэгээд одоогийн стандарт криптограф алгоритмуудын нууцлал түлхүүрийн урт боловсруулж байгаа одоо техник хангамж дээр боловсруулж байгаа боловсруулалтын хурд нь тэр хэмжээний хурдтай ч гэсэн илүү өндөр найдвартай нууцлалтай байж хамгаалж чадж гин үү гэдэг эдгээр бүх туршилт судалгаанууд явж байгаа. Сонирхуулаад хэлэхэд одоогийн бидний хэрэглэж байгаа elliptic curve буюу эллипслик мөрийн тоон гарын үсгийн баталгаажуулалтын алгоритм буюу FIPS 186 гэдэг баримт бичгээр тодорхойлогдсон.
ECDSA гэдэг Elliptic Curve Digital Signature алгоритм байдаг. Тэгэхээр энэ алгоритмын хувьд жишээ нь 2030 оноос хойш ер нь бол одоо цаашид хэрэглэхгүй бүх системээс энэ алгоритмыг хэрэглэхгүй болж хаснаа. 2035 он гэхэд эдгээр алгоритмуудыг бүр цаашид огт disallow буюу огт үл зөвшөөрнө. Энэ алгоритмыг хэрэглэж байгаа системүүдийг унтраан энэ алгоритмуудыг цаашид дэлхийн стандарт хэрэглэнээс гаргана гэдэг ийм тооцооллууд гарчаад байгаа. Тэгэхээр 2030 он гэхээр одоогоос нэг 5 жилийн дараа гэхэд л бидний өнөөдрийн стандарт хэрэглэж байгаа алгоритмуудыг эхнээс нь ингээд стандартчлаас гаргаад нэвтрүүлтийг нь зогсоогоод одоо хослуулж хэрэглэж байгаа бол бүр цэвэр пост квантум алгоритм руу шилжүүлнэ гэдэг ийм шилжүүлтийн явцад явж байгаа. За түрүүнээс хойш яриад байсан нөгөө RSA гэдэг алгоритм байсан. Тэгэхээр RSA алгоритмын хувьд ч гэсэн ерөнхийдөө 2030 он гэдгээс эхлүүлээд эдгээр алгоритмуудыг хэрэглээг багасгах нь одоо хайбрид байдлаар буюу өнөөдөр бид нар хослуулсан байдлаар хэрэглэж байгаа бол цаашдаа анхаарн пост квантум криптограф алгоритм хэрэглэх өшөө бүр улмаар 2035 он гэхэд RSA гэдэг алгоритм огт хэрэглэгдэхгүй болох төвшөнд дэлхийн стандартаар бүр мөсөн хасах ийм процесс руу явж байгаа. Тэгэхээр бид нар саяхны хүртэл хэрэглэж байсан одоо симметрик алгоритм triple disk гэдэг алгоритм байсан. Тэгэхээр triple disk гэдэг алгоритмыг бид нар 20 гаруй жил хэрэглэж байгаад өнгөрсөн 2024 оноос дэлхийн одоо мэдээллийн технологийн стандартаас бүр мөсөн арчсан буюу одоо triple disk алгоритмыг бол огт хэрэглэхээ болцсон байгаа. Тэгэхээр нөгөө triple disk алгоритм хэрэглэнээс бүр мөсөн гарсантай ажиллахнаар одоо бидний хэрэглэж байгаа стандарт асимметрик алгоритмууд 5 жилийн дараа 10 жилийн дараа гэдэг үе шаттайгаар хэрэглэнээс бүр мөсөн гарахаар төлөвлөгдөж байгаа. Тэгэхээр энэ хүртэл одоо юу болсон бэ гэхээр NIST IR 8547 гэсэн бас нэг юм баримт бичиг гаргаад ирсэн. Тэгээд энэ баримт бичгээр яг PQC стандарт руу шилжих гэсэн юм баримт бичгийг гаргаад ирсэн байгаа. Тэгэхээр энэ баримт бичиг яг саяхан батлагдаад гарч ирсэн. Тэгэхээр энэ баримт бичгийн хүрээнд бид нар одоо яг энэ стандарт алгоритмуудаас квант компьютерийн дараах үеийн алгоритмууд руу шилжтэл, бүрэн шилжиж дуустал яг ямар шилжилтийн үеүүдийг даван туулах вэ? Одоо байгаа ямар стандарт баримт бичгүүдийг ямар төвшөнд хэрэглээх, хослуулах, цаашлуулад шинээр тодорхойлсон алгоритмуудыгаа яг хизээнээс яг ямар байдлаар хослуулж хэрэглэх, ямар системүүд төр хэрэглэх гэдэг ийм өрчилсөн байдлаар тодорхойломж зөвлөмжүүдийг гаргаж ирээд байгаа. Тэгэхээр эдгээрээс бид нар цаашаага үндсэн зөвлөмжөө авах замаар ийм шилжилтийн процесс руу орж ирж байна гэсэн. Тэгэхээр нөгөө 5 жил 10 жилээр гэж яриад байсан нь 112 битийн урттай хүчин чадал бүхий 128 битийн болон түүнээс дээш чадамжтай алгоритмуудын хувьд одоо 5 жилийн хугацаа, 10 жилийн хугацаанд бага зэрэг юм ялгаатай байгаа. Өөрөөр хэлбэл нууц үгийн түлхүүрийн урт их байх тусмаа, урт байх тусмаа илүү хүчрхэг гэдэг. Тэгэхээр түлхүүрийн урттай буюу нөгөө IS 128, IS 256-ыг харьцуулах юм бол мэдээж нөгөө IS 256 илүү хүчрхэг нууцлал өндөртэй гэдэгтэй адилхан эдгээр түлхүүрийн уртуудыг харьцуулах замаар үе шаттайгаар стандарт алгоритмууд маань хэрэглэнээс гарч байгаа байх нэ. Тэгээд эдгээр дээр онцлоод хэлэх юм бол одоо бидний хэрэглэдэг VPN-үүд нөгөө TLS-үүд, SSL-үүд, public key нийтийн түлхүүрийн дид бүтцийн систем эдгээр бүх ингээд дид бүтцийн системийн төвшөнд бол өөрчлөлт орохоор байгаа. Тэгэхээр дид бүтцэд системийн төвшөнд буюу бүх шатны мэдээллийн нууцлалыг хамгаалж байгаа криптографийн алгоритм оролцож байгаа мэдээллийн аюулгүй байдлын нөгөө CIA trail, confidentiality, integrity, availability гэдэг тулгын 3 чулуун энд ойлголтыг маань хамраад байгаа. Confidentiality-г буюу найдвартай байдлыг хамгаалахад хэрэглээд байгаа криптограф алгоритмуудаа цаашлуулаад дараагийн шатнд integrity буюу бүрэн бүтэн байдлыг хангаад байгаа ханшилсан
эдгээр алгоритмуудыг үе шаттайгаар одоо шилжүүлээд шилжилтийн процесс одоо үргэлжилж явж байгаа байх нь. Тэгэхээр энэ дээр мэдээж хайбрид буюу хосолсон аргачлалыг яг одоогоор бол санал болгоод байгаа. Тэгэхээр аль алгоритмуудыг стандарт криптограф болон дараах үеийн криптограф алгоритмуудыг аль алийг нь тухайн систем дээр хослуулах аргачлалууд судалгаанууд одоо л явагдаж байна. Өөрөөр хэлбэл одоо миний процессор дээр криптограф алгоритмыг шифрлэхэд хэдий хэмжээний хугацаа зарцуулаад хэдий хэмжээ нөөц хүчин чадал зарцуулж байгаа. Гэтэл хайбрид төвшөнд ажиллаад эхлэх юм бол хэдий хэмжээний нөөц чадамж зарцуулах байгаа вэ? Одоо өгөгдлөө шифрлэж хөрвүүлсээр байгаад цаг хугацаагаа алдаад юм уу? Хурдан шифрлээд ёстой юм уу гэдэг одоо ямар технологи, ямар шаардлага байгаагаас хамаарат эдгээр шилжилтийн процессууд өөр байгаа. Тэгэхээр эдгээр шилжилтийн процессуудын нэг жишээ нь гэх юм бол одоо бидний хэрэглээд байгаа Google Chrome браузер гэдэг хайлтын хөтөч байдаг. Тэгэхээр Google Chrome браузерын хувьд аль хэдийн ийм хайбрид байдлаар хэрэглээд эхэлсэн байгаа. Тэгэхээр Google Chrome браузерыг хэрвээ апдейт хийгээ шинжилсэн бол одоо бол бид нар аль хэдийн нууцлалын хосолмол төлөвийг буюу та хэд яг нэг браузер дээрээ одоо дамжиж орсоор байгаа нөгөө security-г нь хэрвээ хардаг бол security дээр нь харагдана. Тэгэхээр тэр security дээр нь харах юм бол бид нар яг юм одоо Crystal Kyber-аар хамгаалуулад байгаа шүү гэдэг энэ төлөв рүү шилжээд орсон байгаа. Хосолбол төлөвийг хэрэглээд байгаа. Зөвхөн яг Google Chrome браузерч биш, Amazon-ы AWS ч юм уу бидний одоо хэрэглэж байгаа маш олон юм технологиуд аль хэдийн хосолмол төлөв рүү шилжсэн хосолмол байдлаар криптографийн нууцлал хамгааллыг хамгаалсан энэ төрлийн компаниудын үйлчилгээч гэсэн санал болгоод ороод ирсэн. Манайх одоо нууцлалыг чинь quantum компьютероос ч гэсэн хамгаалж өгөө гэдэг үйлчилгээнүүд ч гэсэн аль хэдийн санал болгоод ийм компаниуд энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн байгаа. Том хэрэглэж байгаа технологиуд маань гэсэн аль хэдийн шилжилт рүү орсон байгаа. Тэгэхээр бид нар одоо мэдэхгүй өдөр тутамд харахгүй ч гэсэн энэ шилжилтийн процесс аль хэдийн биднээс гадна явагдаж хэрэглээний түвшинд бол ороод эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ шилжилтийн зөвлөмжтэй холбоотой яг ямар одоо activity-г хийх, ямар одоо протоколууд одоо дагаад батлагдахыг яг TLS дээр IP security дээр яг гэх мэт бидний одоо мэддэг их протоколуудыг ямар шинжилгэлийн сайжруулалтын түвшин рүү орж ирэх ямар механизмууд бас яг ингээд өөрчлөгдөхийн ингэж дамжилт шилжилт хийхийн тулд ямар дэмжлэгүүд хэрэгтэй, үндсэн ямар баримт бичгийг дагаж мөрдөхийн, ямар стандарт алгоритмууд төр тулгуурлахын, батлагдаад байгаа найлын, батлагдсан байсан найлын үдгээрийг дагаад дахиад олон улсын одоо ISO-гоос ч юм уу, эсвэл IEC-гээс ч юм уу нэмэлт ямар стандартууд батлагдах шаардлагатай, стандартууд төр ямар шинжилгээнүүд хийх, ETSI-гээс юм уу одоо улсын стандартчлалын том стандартчлалын байгууллагуудаас яг ямар воркшопууд хийх, ямар одоо хамтралууд гаргаж ирэх, яг ямар төвшөнд одоо бүх нийтэд одоо мэдэгдэхийн хэрэглэгчийн төвшөнд одоо ямар мэдээллийг өгвөл зөвлөмжийг өгвөл болохыг технологийн гигантууд судлаачид эрдэмтдийн төвшөнд ямар стандартууд, ямар зөвлөмжүүд, ямар баримт бичгүүдийг дагаж мөрдөхийг гэдэг ийм дараагийн процессууд одоо үргэлжлээд явж байна. Тэгэхээр энэ дээр PQC дээр ахаад ч бас маш их ажил хийгдэхээр байгаа. Алгоритмуудын хөгжүүлэлт, сайжралтууд, техник хангамжийн болон програм хангамжийн нийцлүүд, тэгээд хурдгуурууд, ямар техник хангамж дотроо өшөө бүр одоо цаашлуулад FPGA суурьтай, ASIC-тай туршилтууд хийгдсэн бол процессорууд дээр өшөө яг embedded процессорууд дээр энэ туршилтууд дахиад цаашаа яадаг embedded яг бидний хэрэглэдэг өдөр тутам камер дээр ч юм уу өдөр тутмын embedded хөөрөмж нэвтрэх үед энэ маш урттай түлхүүр үг хэрэглээд байгаа шинэ алгоритмууд яаж одоо дасан зохицохыг, яаж хэрэгжүүлэхийг, ямар одоо аюулгүй байдлын эрсдлүүд бас үүсэх боломжтой. Zero
атакууд бас ямар атакууд үүсэх боломжтой юм гэдэг ийм маш олон тийм асуултууд цаана үргэлжлэж байгаа асуултуудад хариулахаар бас яг эрдэмтэд атчиж гэсэн юм ажиллаж байгаа. Тэгэхээр яг миний судалгаа гэж хэлэх юм бол эдгээр талаасаа яг техник талаасаа латис суурьтай буюу торон суурьтай криптограф дээр илүү төвлөрч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл Crystal Kyber дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр Crystal Kyber батлагдахаас өмнө бол яг хятадд судалгаа хийж исэн учраас хятадд эрдэмтдийн багийн боловсруулсан LAC гэдэг алгоритм байсан. Тэгэхээр тэр LAC алгоритм дээр илүү төвлөрч ажиллаж байгаад LAC алгоритм дараа уушаад стандартчлыг давж чадаагүй учраас стандартчлыг давсан дараагийн алгоритмууд буюу Lattice суурьтай Crystal Kyber дээр илүү судалгаагаа төвлөрүүлж ажиллаж байгаа. За тэгээд энэ дээр одоо бидний яг өмнө нь мэддэг байсан математик загвараас шал өөр загвар орж ирж байгаа юу нууцлалын хүндрлийн төвчнүүдэн ч гэсэн арай илүү юм төвөгтэй нарийн бүтцтэй болж орж ирж байгаа. Тэгэхээр илүү олон гишүүнд суурьтай математик тооцооллууд орж ирсэн. Тэгэхээр эдгээр дээр learning with errors, learning with model learning with errors гэх мэт юм дотроо юм салбарлсан бас системүүд байдаг. Тэгэхээр эдгээр системүүд нь өөр хоорондоо ямар ялгаатай, ямар давуу талтай, ямар сул талтай гэдэг судалгаанууд хийж байгаа. За эдгээр дээрээ сүүлийн үед яг олон улсад батлагдж байгаа шинэ стандарт протоколуудыг, дүрм журмуудыг судалж сонирхож байгаад яг томоохон улс орнуудаас одоо эхлэлтэй тэр улс болгон өөрийн гэсэн аюулгүй байдлын бодлогодоо энэ квант компьютерийн дараах үе энэ шилдэг юм уйсан бодлого стратегиудаа усруулад төлөвлөөд баримт бичгүүдээ гаргаж ирж байгаа. Тэгэхээр эдгээрийн жишээ нь гэх Америкийн нэгдсэн улс яг эдгээр дундаас нэлээд өндөр тэргүүлэлтэйгээр оролцоотойгоор нийстийг түшиглээд нэлээд өндөр оролцоотойгоор баримт бичгүүтэй боловсруулсан хэвлэлсэн байгаа. Бүгд найрамдалтаар улсын хувьд бол яг тэнд сурч байгаа учраас яг хятадыг бас яг түлхүү болж сонирхдаг. Тэгэхээр хятадын хувьд 2010 оноос эхлүүлээд яг криптографийн хөгжлийн сан гэж байдаг. Ийм Cryptograph Development Fund гэж байдаг. Бүр юм тусдаа фандтай. Тэгээд хөгжлийн санда PQC төсөл гэдэг нэртэй юм тусдаа төсөв суулгах гад энэ төслийн хүрээнд хамгийн анх 2016 онд Азийн PQC форумыг 2018 онд 6 дугаар Quantum Safe Graph гэсэн workshop-уудыг Бээжин хотод зохион байгуулж ирсэн. Эдгээрээр дамжуулаад өөрийн оролцоог олон улсад илэрхийлж байсан. За тэгээд тэдгээр workshop-уудад яг Бээжинд байх хугацаанд надад оролцох боломж гарч байсан. Яг одоо уншаад идэг, өгүүлэг нь уншаад идэг том судлаачдтайгаа нэг уулзах боломж гарч ирж байсан. За өшөө бүр цаашлуулаад яг 2025 онд стандартчлаад дуусгаад хэрэглээний төвшөнд улсын бодлого ингээд тренд болгоод ингээд тодорхой явж байгаа. Тэгвэл яг энтэйгээр адилхан одоо Япон улс ч гэсэн өөрийнхөө улсын энэ чиглэл рүү одоо судалгаачид ороод бодлогыг тодорхойлж байгаа бодлогын төвшөнд орж байгаа. За өнгөрсөн одоо намар Японд очиход хөгжиж буй улсаар Аз намхан далайн бүс нутгуудаас нэлээд олон 12 улсаас юм төлөөлөгчд хүмүүс ирсэн байсан. Тэгэхдээ яг тэр хүмүүст дандаа яг бас тухайн улсынхаа аюулгүй байдлын бодлогын төвшөнд ажилладаг мэргэжилтнүүд цугласан байсан. Би академик талаасаа төлөөлөд гээд Монгол талаас академик талаасаа Монголоос академик бодлогын талаас амдаас за тэгээд CSIRT байгууллагаас кибер аюулгүй байдлын нийтийн төвөөс ингээд төлөөлөгчд хүмүүс яг тэр сургалт хуралд оролцох боломж гарсан. Тэгэхээр тэр хурлын үеэр олон улсын ITU байдаг тий Telecommunication Union гэж байдаг. Тэгэхээр ITU-гээс 4 жил тутамд Global Cyber Security Index гэдгийг гаргаж ирдэг. Тэгэхээр 2020 онд гарсан GCI 2024 оны GCI баримт бичгүүдийг харьцуулах замаар тухайн бас мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлын индексийн төвшөнд ямар төвшөнд явж байна, хэр хөгжиж байна, ямар чиглэлд илүү дутагдaltaй байна, ямар чиглэлд давуу тал гарч ирж байна гэдэг юм хөгжлийн индексүүдийг хилэлцдэг. Тэгэхээр тэдгээр хилэлцсэн баримт бичгүүд дээр тулгуурлаад
тухайн улс орнынхаа төлөв байдал, статусыг илэрхийлж байсан. Тэгэхээр манай улс 2, 3 гэдэг ангилалд байгаа бол одоо 5 ангиллын манайх 3 дахь буюу дундаж дээр нь байгаа бол Индонез улс жишээ нь 1-р ангилал дээр tier 1 дээр явж идэг. Тэгэхээр tier 1 дээр буюу хөгжлийн төвшин тодорхойлоод илүү маш хурдтай өндөр хөгжилтэй явж байгаа гэдэг ангилал дээр явж ирсэн. Тэгэхээр Индонез улсаас ирсэн бодлогын мэрэгжилтэнгийн хувьд тухайн үед манайх одоо квант компьютерийн дараах үеийн шилжилтийг бодлогын төвшөндөө бодлогын баримтчдын стратегид улсынхаа бодлого руу оруулж байгаа энэ процесс руу одоо манайх дараагийн төвшнөр орж ийна гэдэг байдлаар илэрхийлжсэн. Тэгэхээр эндээс юу хийж байгаа вэ гэхээр хөгжиж буй улсууд гэлтгүүгээр хөгжиж буй улсууд хүртэл хөгжингүй улсууд даас гадна хөгжиж буй улсууд гэсэн энэ чиглэл орж байгаа. Энэ чиглэл рүү өөрсдийнхөө улсын аюулгүй байдлын бодлогодоо нэгтгэх дараагийн чиглэл рүү одоо хурдтайгаар бас орж ирж байгаа нэг юм шилжилтийн процесс явагдаж байна. За тэгэхээр одоо тань судалж байгаа судалгаа маань яг ямар салбарт хэрэглэгдэхээр байгаа вэ? Тэгэхээр одоо миний судалж байгаа буюу одоо энэ квантын дараах үеийн криптограф гэдэг энэ судалгаа нь одоо бараг л бүхэл салбарт одоо хэрэглэгдэнэ л дээ. Өөрөөр хэлбэл түрүүн хэлжсэнээр CI trail буюу мэдээллийн аюулгүй байдлын нууцлыг хамгаалж байгаа бол криптограф хэрэглэгдэж байгаа. Тэгвэл криптограф хэрэглэгдэж байгаа учраас энэ нь шилжилт хийнэ гэсэн. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутамд хэрэглэдэг интернет банкн дээр, цахим худалдаан дээр, засгийн газрын нууц мэдээлэл дээр, блокчейн дээр, криптовалют дээр, тэгээд веб дээр хүртэл бүх төвшөнд мэдээллийг хамгаалах шаардлагатай л гэж үзэж байгаа бол тэдгээр газар бүрт хэрэглэгдэнэ. Тэгэхээр бүр энгийн жишээ авах юм бол биткойны одоо wallet буюу хитвч байдаг тийм биткойны хитвчийг хамгаалдаг шифрлэлт эвдэгдлээ гэж бодох юм бол яг тэр систем бүхэлдээ ингээд нуурах эрсдэлтэй болчихж байгаа. Эмнэлгийн мэдээлэл, хувийн чат гэх мэт жижиг зүйлс хүртэл бидэрт яг өдөр тутмын амьдралд хүртэл нөлөөлөх хэмжээнд энэ нөлөөлөл орж ирнэ. Тэгэхээр энэ бол яг зөвхөн технологийн бос яг нийгмийн том асуудал хамааралтай учраас олон улс, судалгааны институтууд, технологийн компаниуд, эрдэмтэд яг энэ чиглэл рүү хурдтайгаар орж судлаад байгаа, ажиллаад байгаа байх нь. Тэгэхээр бидний бүхий салбарт ер нь бол мэдээллийн технологи гэж байгаа бол бүхий салбарт нөлөөлөл үзүүлнэ гэж үзэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол бидний өдөр тутам ашиглаж байгаа бүх мэдээллийн технологитой холбоотой бүх зүйлсд маань хэрэглэгдэж эхлэх гэсэн үг байна шүү дээ, тий. Тэнгүүд яг одоо бүх одоо утсан дээр ашиглаж байгаа интернет банкнд маань одоо ашиглаж байгаа браузерд маань хүртэл ингээд шилжилтүүд нь бол ихтэй явж байна. Одоо хайбрид бол явцсан байна. Тэнгүүд одоо энгийн хүмүүс те одоо мэдээлэл технологийн бус одоо зөвхөн хэрэглэгч хүмүүст маань яг юу мэдэж байх ёстой вэ? Хамгийн түрүүнд юу хийж авах ёстой вэ? Яг одоо энгийн хүмүүс буюу мэдээллийн технологийн салбарын бус хүмүүс гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ хүмүүст болохоор нэг тийм их санаа зовоодох шаардлага харьцангуй гайгүй. Гэхдээ мэдээллийн аюулгүй байдлын талаар сэрэмжтэй, энэ талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Жишээ нь ядчил нууц үгээ байнга шинжилдэг. Тэгээд two factor authentication буюу давхар баталгаажуулалтыг хэрэгэлдэг. За тэгээд хэрэгжилж байгаа үйлдвэрлэлийн системээ браузер ч юм уу ингээд апдейт хийгээ шинжилээд шинээр гарч ирсэн хувилбаруудыг шинжилээд одоо шинжилждэг. Лиценз аль болох лицензтэй албан ёсны төлбөр бүхий програм хангамжуудыг хэрэглээд даддаг. Нөгөө крактай буюу одоо ховтой кодыг тодорхой хэмжээгээр агуулсан краклсан файл, краклсан програм хангамжуудаас аль болох татгалзах гэх мэт ер нь л бол мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголтууд мэдлэгээ нэмэгдүүлээд байхад таанууд технологийн өөрсдөө хийх ёстой ажлаа хийгээд бол яваад байгаа. Тэгэхээр хувь хүмүүсийн үүднээс бол аюулгүй байдлын зохиох хэмжээний сэрэмжтэй мэдлэгтэй байхад л одоо болохоор байгаа. За тэгвэл одоо энэ салбар маань угаасаа цаашдаа маш урт хугацаанд хөгжин, их судлагдана. Тэгээд яг энэ салбарыг сонирхоод орохыг хүсэж байгаа бас одоо залуучууд бас байгаа шүү дээ. Та яг тэр залуучуудтай юу гэж зөвлөх вэ?
залуучуудаа яг энэ салбар руу орох гэж байгаа оюутан болж орох гэж байгаа. Эсвэл оюутан байгаад энэ чиглэлээр сонирхож судалгаа хийх байгаа ч юм уу. Эсвэл дөнгөж ажил дээр гараад магадгүй ажлын байран дээр криптографик илүү судалдаг юм уу. Ерөнхийдөө яг криптограф чиглэл рүү орох гэж байгаа хүмүүсийн юу шаардлагатай гэхээр хамгийн эхлээд математикийн одоо суурь тооцоолол зарчмуудыг ойлгодог. Програмчлалын мэдээллийн технологийн ийм чиглэл сонирхолтой бол ер нь бол энэ салбар бол нээлттэй маш том зах зээл, маш том судалгааны талбар болж өгöd. Тэгэхээр эхлээд криптографийн үндсийн талаар криптографтай холбоотой ойлголтыг тэгээ шугамн айлгуурыг алгоритмуудын онолыг ер нь бол сайн судалж сонирхоорой гэж зөвлөнө. За цаашлаад Python ч юм уу C++ ч юм уу гэх мэт ийм програмчлалын хэлний мэдлэг мэдээж шаардлагатай болно. Тэгэхээр програмчлалын хэлнэр дээр гуурлаад ийм туршлага тодорхой хэмжээнд туршлага хөрөмтлүүлж ивэл давуу тал болно. За тэгээд эрдэм шинжилгээ судалгааны нийтлэлийг унших судалгааны нийтлэл биш юм а гэхэд цоо шинээр одоо дэлхийд дахинд ямар технологийн мэдээ гарч ийн тренд болж ийн юу хувьсаж өөрчлөгдөж байна гэдэг нийтлэлүүдийг уншдаг олон улсын тэмцээн хакатонд оролцох ийм сонирхолтой ерөнхийдөө сонирч байх юм бол математик мэдээллийн технологийн программын суурь дээр нь дөрөөлөө цаашаага орох бүрэн боломжтой цаашаага судлах маш том судалгааны салбар одоо нээлттэйгээр хүлээж ийн гэдэг. За энэ ерөөхдөө бол яг энэ квант компьютерийн криптограф гэсэн үнэхээр амар сонирхолтой байлаа. Тэгээд одоо уянгаа агш маань болохоор ISO 27 маань элит аудитор тий яг энэ талаараа та яг хизээ аудитор болсон одоо яг аудиторын туршлага маань ямар байна? Энэ талаараа ярил. Мэдээллийн технологийн салбар дотроосоо яг электроникоос явж байгаад аюулгүй байдал криптограф гэж явж байгаад мэдээллийн аюулгүй байдлын аудитороор нэг суралцах боломж гараад гинт санаандгүй байж байгаа тийм суралцаа сонирхоод 2023 онд мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны буюу ISO 27022-2022-ийн ахлах аудитор тэргүүлэх аудитор болж исэн. Тэгэхээр олон улсын баталгаажуулалтын байгууллагууд байдаг. Тэгэхээр олон улсын баталгаажуулалтын байгууллагуудаас одоо хувь хүнийг баталгаажуулж байгаа чиглэлээр нь Канадын PCB ч юм уу эсвэл Америкт төвтэй Exemplar Global ч юм уу эдгээр компаниуд хувь хүнийг баталгаажуулдаг байгууллагууд байгаа. Бас байгууллагуудыг баталгаажуулдаг, бүтээгдэхүүнийг баталгаажуулдаг байгууллагууд бас байдаг. Тэгэхээр эдгээр дотроос яг хувь хүн буюу аудиторыг баталгаажуулж байгаа Exemplar Global гэдэг энэ баталгаажуулалтын гэрчлэгийг 2023 онд авч ирсэн. Тэгэхээр энэ цаг хугацаанаас хойш аудитын талаар сонирхоод мэдээллийн аюулгүй байдлын Монгол батлагдсан цогц хуулиуд, кибер аюулгүй байдлын холбоотой цогц хуулиуд, эрх зүйн нөхцөл бодлогын хүрээнд ажиллаж байгаа Монгол улсын төлөв байдлууд, олон улсын төлөв байдлуудыг тэгээ мэдээллийн аюулгүй байдлын аудитыг хангахын тулд аюулгүй байдлын суурь зарчмыг хангахын тулд байгууллагууд яг ямар арга хэмжээг авдгийг суурь одоо ямар одоо нөхцлүүдийг ISO стандартаар буюу олон улсын стандартчлалын байгууллагын стандартаар ямар суурь нөхцлүүдийг хангацсан байвал нэг талдаа хэрэглэгч талдаа нөгөө талдаа харилцагч байгууллагууд талдаа аль талдаа мэдээллийн аюулгүй байдлыг хангасан гэдэг итгэлийг олж авах, итгэлцлийг хүлээлгэх тэр гэрчлэгийг олгохын тулд ямар нөхцөл суурь шалгуурууд байдгийг, ямар суурь одоо хяналтууд байдгийг гэдэг эдгээр дээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд ер нь бол ажилласан. Тэгэхээр энэ 2 жилийн хугацаанд ажиллахдаа Monsertif HHK буюу Monsertif баталгаажуулалтын үнэлгээний газар байдаг. Баталгаажуулалтын үнэлгээний газар дээр гэрээтээр ахлах тэргүүлэх аудитораар ажиллаж ирсэн. Тэгэхээр эдгээр дээрээс одоо тухайн байгууллагаас өгж байгаа үүрэг даалгавар болон миний ажлын хуваар цаг заваас болоод одоогоор нэг 10 орчим байгууллага дээр 10 төхөж байна. Ийм тооны байгууллага дээр анхан болон давтан маглах гэд хэд удаагийн давтамжтайгаар давхарцсан тоогоор хэд удаагаар ажилласан ийм
туршлагыг одоогоор байлгаар хуримтлуулад байна. Тэгэхээр ажилласан байгууллагуудын маань онцлог нь янз бүр зарим байгууллага маш том байгууллага хүний нөөцийн хувьд ч тэр маш том байгууллага байхад зарим нь харьцангуй арай жижиг банк бусын бас байгууллагууд ч юм уу байгаа. Гэхдээ банк бусууд нь гэхэд дотроо бас том жижиг гэд янз бүр өөрөөр хэлбэл байгууллагуудын хэмжээ цар хүрээ хүний нөөцийн хувьд харилцан арилдалгүй дээрэс нь тухайн нөгөө Монгол улсын иргэдийн эмзэг мэдээллийг хадгалж байгаа учраас эмнэлгийн салбар, банкны салбар, санхүүгийн салбар, мэдээллийн технологийн салбар эдгээр байгууллагууд руу мэдээллийн технологийн програм хангамжийг нийлүүлдэг байгууллагууд гэх мэт харилцан адилгүй ялгаатай байгууллагууд дээр ажилласан ажилч юм тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж байгаа. Тэгэхээр тэдгээр байгууллага болгоны онцлогоос хамаарат маш юм сонирхолтой туршлагуудыг хуримтлуулж байдаг. Өөрийн гэсэн онцлогуд байдаг. Тэгэхээр тэдгээрийг ингээд суралцаал, хуримтлуулаад явж л байна да. Одоо тэгэхээр ерөнхийдөө нэг 2 жил орчмын хугацаанд ажиллаад. Тэгээд дундуур нь бас зөвлөх үйлчилгээ бас нэг үзүүлж байсан. Тэгэхээр зөвлөх үйлчилгээний хүрээнд тухайн байгууллага мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны суурь шаардлагыг хангахын тулд тэр байгууллагын онцлог дээр үндэслээд хамрах хүрээн дээр тулгуурлаад ямар үйл явдлыг процессыг хэрэгжүүлэх хэрэгтэй, ямар бичиг баримтуудыг боловсруулах хэрэгтэй, ямар үндсэн суурь шалгуурууд байх ёстой юм. Тэдгээрийг яаж дагаж мөрдөж стандарт болгож одоо нөгөө стандартын PDCA цикл гэж ярьдаг шүү дээ. Яг юм тасралтгүй үйл ажиллагааны процесс цикл рүү оруулахын тулд ямар процессын ийм чиглэл рүү орж ирдгийм бэ? Юу хийж мөрдгийг, юу хийвэл ийм зохимжтой байдгийг, ямар үйлдэлийг хийснээрээ тухайн байгууллагт илүү эерэг үр дүн гаргаж ирэх боломжтой, дутагдлаа сайжруулах боломжтой, цаашаа тэдгээрийг үнэлж дүгнэх боломжтой байдаг юм давтагдсан цикл рүү орох процессд нь туслах байдлаар тийм зөвлөгөө өгч бас ажилласан туршлага хуримтлуулж байгаа. Тэгэхээр InfoCert компани дээр болон Moncertif компанийнхаа хамт олонныхоо тусламжтайгаар ер нь бол мэдээллийн аюулгүй байдлын менежментийг олон улсын стандартыг хангаж чадах үеч Монгол улсын олон байгууллагуудтай болох ийм ажилд оролцоод гар бие оролцоод ажиллаад явж байгаа. Тэгэхээр энэ талдаа бас ерөнхийдөө сулгааны хажуугаар маш ийм талархалтайгаар баяртайгаар ажилладаг нэг бас ажлын маань хэсэг байгаа. За тэгэхээр одоо таас нөгөө сурагч ах шиг хийж байгаа штэ тий InfoCert компани дээр дотоод аудиторын сургалт авах гэж байгаа. За тэгээ яг сургалтын талаар ярих юм бол мөн одоо энэ сургалтын дээр яг ямар хүмүүс хамрах боломжтой сэдвийн хүрээнд яг ямар шүү байх вэ? Сургагч багшийн хувьд болохоор өмнө нь яг мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой сургалтууд ороод исэн бол энэ удаад яг өнгөрсөн хугацаанд цуглуулсан туршлага дээр үндэслээд яг мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны дотоод аудиторын сургалтыг хамтарсан байдлаар зохион байгуулахаар болж байгаа. Тэгэхээр сургалтанд хэн хамрагдахыг хүсэх вэ гэхээр ерөнхийдөө л нөгөө мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр байгууллагатаа тогтолцоог нэвтрүүлэх гэж хүсэж байгаа хэн бүхэн мэдээллийн технологийн салбар дээр мэдээллийн технологийн салбарын тодорхой хэмжээний ойлголттой мэдээллийн технологийн салбарын хэн бүхэн цаашдаа мэдээллийн аюулгүй байдлыг ойлголтыг авахын тулд яг ямар стандартуудад шаардагдаад нэхэгдээд байдгийг ямар суурь стандартуудыг хангах ёстой байдгийг олон улс юуг хангаж чадах юм бол тухайн байгууллагыг баталгаажуулж гэртгэлгээжүүлэн энэ байгууллага мэдээллийн аюулгүй байдлын стандартыг хангасан шүү гэдэг нөхцөл шаардлагыг тавиад байгааг ойлгохыг хүссэн хэн бүхэн хамрагдах боломжтой. Тэгэхээр дотоод аудиторын хүрээнд бол ер нь бол сургалтанд хамрагдахыг хүссэн хэн бүхэн хамрагдах боломжтой. Мэдээж энэ нь мэдээллийн технологийн салбарт мэдээллийн технологийн мэдээллийн аюулгүй байдлын мэдээллийн сүлжээний чиглэлээр хурж байгаа оюутнууд ч байж болно, ажил дээр гарч байгаа ажиллагсч байж болно. Өөр магадгүй тэтгэвртэй гарахын даваан дээр байгаа тэдгээр хүмүүс ч байж болно. Тэгэхээр насны хязгаар бүр огт байхгүй. Мэдээллийн технологийн суурь мэдлэгийг тодорхой хэмжээд ойлголтыг бол шаардна. За дотоод аудитороор сураад боловсроод хөгжсөний дараа тэргүүлэх аудитор руу
ороход тодорхой хэмжээний дадлага, туршлага, ур чадварыг хөрөмтлүүлээд дараагийн шатанд тэргүүлэх аудитор руу бол суралцах боломжтой байдаг. Тэргүүлэх аудиторыг олон улсын шалгуурыг хангах, эдгээр шалгалтуудыг өгөөд давсны ар дээр тэргүүлэх аудитор зэрэгээ хангадаг, болцлоо хангадаг. Тэгээд энэ сертификат маань бас тухайн ямар байгууллагаас баталгаажуулалтын байгууллагаас өгснөөс хамаарат 2 жилийн хугацаанд, 3 жилийн хугацаанд гэдэг хүчинтэй байдаг. Тэр хүчинтэй хугацаанд ажиллаад гэрчлэгээ сунгах байдлаар гэрчлэгийг дахин шалгалтыг өгөх байдлаар өмнөх хугацаанд ажилласан ажлуудыгаа дүгнүүлэх байдлаар гэрчлэгээ ингээд сунгах процесс үргэлжлээд байдаг. Тэгэхээр дотоод аудитын хүрээнд бол хэн бүхэн нээлттэй учраас хамрагдах боломжтой. Эдгээрээс цаашаа манайх тогтмол юм мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны дотоод аудитор бэлтгэх сургалтыг тогтмол зарладаг. Тэгэхээр дараагийн зарласан сургалтуудад ч гэсэн мөн адил хамрагдах боломжтой байна. За тэгэхээр нөгөө маш сонирхолтой сэдвийн өрөөнд маш сонирхолтой мэдээллүүдийг маш гоё дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн Уянгаагчтай маш их баярлалаа. За баярлалаа. Сонсогчдоо гэж зориулаад аль болох энгийн үгээр тайлбарлахыг хичээсэн. Тэгэхээр сонсож байгаа хүмүүст маань сонирхолтой санагдах байхаа гэж бодож байна. Тэгэхээр ярилцсанд баярлалаа их ба. Баярлалаа. За тэгээ энэ удаагийн дугаар маань энэ хүрээд дуусж байна. Тэгээ цаашдаа гэсэндээ бид нар маш их сонирхолтой сэдвүүдээр сонирхолтой зочдтой ярилцлага хийх болно. Тэгээ санал хүсэлтээ бас явуулаарай. Мөн Уянгаагч маань сургалтын талаарх мэдээллийг яг энэ подкастынхаа description хэсэг дээр оруулаад өгчий. Тэгээд сонирхсан хүмүүс маань ороод мэдээлэлүүд аваарай гэж хүсэж байна. За тэгээд дараагийн дугаараа уулзтлаа. Баяртай. Баярлалаа баяртай. За